Дисплей ингээ ирсэн тохиолдолд яаж өөрчлөх вэ гэхээр та Ctrl Alt гэд хоёр товч агааз тэрийг нөгөө дээшээ доошоо баруун тишээ гэсэн сумнуудын айл нэгтэй ингээд дараад үзэрэй. За тэгэнгүүт баруун тишээ эргүүл ингээд иргэн. Хэрвээ тэгээд ирэхгүй байх юм бол маусныхаа баруун товчийг дараад settings гэсэн хэсэг рүү орно. Тэгээд маус маань ингээд delete маань доош харж байгаа маус маань ингээд нөгөө удирцлагад аюу хэцүү болчихсон шүү. Хэрвээ дээшээ явуулах байгаа бол ингээд доош нь чирээрээ. Хажуу тишээ хэрвээ баруун тишээ явуулах байгаа бол зүүн тишээгээ дандаа хөдөлгөөнүүд минь эсрэгээрээ. Явуулна гэсэн. За одоо тэгэхээр өдөр энэ дисплей хэлбэр тохируулах эндээс бүгдээрээ сонно гэсэн. За энэ хамгийн ихнийх нь сонгож ороо. За тэгэхээр ингээд дидгцмент шиг зүгээр чинь. За энэ өөрчлөлийг хадгалах гээ.